NFC буюу гэдэг энэ холбоонд тулах маань угаасаа нэр төрийг хэрэг болж байгаа ш. Дээрээс нь аврагын бүсний төлөө гэдгээр айгүй өөр нөлөөтэй гэж бодож байгаа. Тэгээд бэлтгэлээ бол сайн базааж байгаа. Сарын өмнө тулаан гэдээ бас ялсан. Тэгээд бас сарын дараа бас том тулаан байгаа. Гэсэн хэдий ч NFC-д орохоор ирсэн. Тэгээд бэлтгэлээ сайн хийж байгаа. Угаасаа энэ удаа бодуулсан цохилтоор ялнаа гэж бодож шít. Судлаад их явах хэрэгтэй адилхан шít. Ер нь би нэг тийм тамирчин дээр судлан ер нь өрөлтийг хараад болоо гэж боддоо шít. Ягаад тэгэхээр тэр тамирчин мэрэгжлийн тамирчин шít. Тэр тамирчаас юу ч гарч ирж магадгүй байхгүй тий. Тэгэхээр зөв бэлтгэлээ сайн хийсэн хүнд бол бүх зүйл боломжтой гэж. Кикбоксер 2 жилийн өмнө мэрэгжлийн кикбоксing Аз ТV авраг болсон. Тэр нь кикбоксинг дэлхийн аврагын алт мөнгөн медальтай Солонгос улсын авраг тамирчин байна. Ерөнхийдөө 6 сард аюу том тэмцээн байгаа надаа. Бүр хамгийн том одоо нэлээд том тэмцээн байгаад байгаа хгүй. Гэтэ тэр тэмцээнийг бэрхтгэлээс одоо айхгүйгээр санаа зовлтгүйгээр ирсэн маань энэ тэмцээнд ямар их аш холбогдлоо гэж байгаа тийм. Нэг тийм байна. Тэгээд дээрс нь бэлтгэлээ сайн хийж байгаа.